За сайн бацхан байж. Week 24 гэж байна. За тэгээд DXY weekly chart. За DXY би өнгөрсөн 7 хоногт дэшээ явна гэж ярьжсэн дэшээ. Тэгээд сонсны доо энэ 643 гэдэг цэгийг арилсан. За тэгээд энэ monthly энэ gap гэж ярьсан. Тэгээд энэ gap-ээс дэшээ арилж ихээр нь $1 бүр дэшээ bullish $1 ирнэ гэж ярьжсэн. За тэгээд эх 7 хоногт долларыг юу гэж харж байна гэхээр энэ долларын bullish хөдөлгөөн үргэлжлэх байх гэж бодож байна. За тэгээд 101,977 гэдэг цэгрээ арилж байгаа гэж харж байна. Ойрын хугацаанд. Тэгтээ заавал эх 7 хоногт биш ер нь бол яг ойрын хугацаанд доллар арилжих магадaltaй цэг бол 101,977 гэдэг цэг байна. Тэгээд энэ weekly gap-ээс энэ weekly gap-ээс дэшээ би support дэш арилж байгаа гэсэн арилцсан. За тэгээд доллар дээр bullish хэврэн. За доллар дээр энэ daily chart дээр хэдүүлээ энэ gap-ыг харжсан тавьсан. Хэдүүлээ энэ gap-наас доош арилжих нь бол доллар доошоо ер нь юу гэх магадaltaй гээд тэгэхээр энэ gap-ныхан доор арилжаагүй daily gap-ныхан тэгээд дэш ингээд энэ gap-наас support аваад дэш арилсан байна. За Nasdaq дэш ер нь бол бас all time high хийгээд явдаг. За өнгөрсөн 7 хоногт бол ерөөхдөө аюул жижигхэн арилсан энэ weekly chart. Тэгээд одоо тэгтээ өнгөрсөн 7 хоног яаж арилсан бэ гэхээр тэрнийг өмнөх 7 хоногоор төлөө энд нэг weekly gap байсан те. Энэ gap-наас ер нь бол дэш support аваад ингээд арилжаад яваад байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт би ер нь бол Nasdaq дээр бол inside week байсан. За тэгээд эх 7 хоног энэ дахиад нэг gap үүсгэсэн юм. Энэ gap-наас support аваад ийшээ энэ gap арилжаад өнгөрсөн 7 хоногийн long цэг аваад тэгээд дэшээ дахиад all time high хийх харагдаад байна. Nasdaq дээр. Тэгээд daily chart дээр харж байна. Энд нэг daily gap байсан. За энэ бол bearish gap байсан. За энэ bearish gap дэшээ сэтлээд энэхэн дээр хавагдаад эндээс support аваад ингэж явж байгаа тийм. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол bullish хөдөлгөөн бол дахиад үргэлжлэнэ гэж харж байна. За тэгээд хамгийн ойрд 39,975 50 гэдэг цэг рүү эх 7 хоног хэрнээ арилж байгаа. Тэгээд 31,150 гэдэг all time high цэг. Энэ цэгүүд л бол арилж магадaltaй харагдаж байна. За энэ S&P ер нь бол адилхан. S&P дээр бас нэг юм volume imbalance гэсэн байгаа. Энэ volume imbalance дээр support аваад нэг юм бас жижигхэн битээ inside week болсон байгаа. Өнгөрсөн 7 хоног. За тэгээд S&P дээр 7400, 7648.75, 7695.25 гэдэг цэг хөдөлгөөн арилжах юм бол прогнозтой харагдаж байна. За gold дээр хэдүүлээ ер нь бол bearish шүү. Тэгээд gold-ийн bearish хөдөлгөөнүүд ер нь бол үргэлжилсээр байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоног би юу гэж ярьсан гэхээр 4,043 руу явах гэсэн арай явж чадсангүй. За евро ястай. За хэдүүлээ уусаа доллар дэшээ хэмэл еврого доош явна гэж ярьжсэн тийм. Тэгээд 1.1443 гэдэг цэглэл арилжна гэжсэн арилцсан. За тэгээд 1.1411 рүү арилж хэмжих хүн дээр нэг double bottom маягийн үсгчээд ингээд тэр хавцсан. Тэгэхээр энэ хөдөлгөөн цааш үргэлжлээд энэ доош өсөлтөд арилжна. Эх 7 хоногт тэр тэгж харагдаж байна. За биткойн бол яг энэ
69,977 гэдэг цэгийг авчаад дэшээ энд нэг gap үүсгэсэн. CB үүсгэсэн. Энэ CB руу харилцсан. Тэгээд мөрсөл октогоор хаагцсан. Тэгээд энэсээ дахиад доош хөдөлгөөн шууд орж ирж магадгүй эсвэл энэ хэсэгтээ нэлийн хэсэг consolidation хөдөлгөөн явах магадaltaй харагдаж байна. За зах зээл ерөнхийдөө бол тиймэрхүү байна. Доллар дээр бүлэш хөдөлгөөнүүд өргөжлөж байна. За тэгээд Nasdaq индекс зах зээлүүд бас дэш хөдөлгөөнүүд өргөжлөж байна. За тэгээд алт доош. За тэгээд өнгөрсөн 7 хоногт ямар арилжаанууд орсон бэ гэхээр за энэ нэгд өдрийн арилжаа гэж байна. За нэгд өдөр long арилжаанд орсон. За тэгээд энд харагдаж байна. Тэгээд яг энэ дэр би 2 гэрээ орсон байгаа. Яг маржин бага байсан. Тэгээд тийм болохоор ер нь бол 2 гэрээ яг $50 эрсдэж болох юм байна гэдэг ингэж орсон байна. За тэгээд энд stop loss дэшээ шахаад эрсдлээ багасгасан байна. Энэ дэр бичлэг хийсэн дандруу үзсэн байна. Тэгээд энд ихний барчлаад ашигла бүрэн шахаад ер нь бол арилжаа ашигтай дууссан байна. За тэгээд нэг өдөр нэг иймэрхүү адилхан нэг л арилжаанд орсон. За хоёр дахь өдөр арилжаа гэж байна. За хоёр дахь өдөр энд энэ gap-ийг доошоо сэтгэлэнгүүт нь энэ боор short арилжаанд орсон. За бас л 2 гэрээ арилжаа байсан. За гэхдээ энэ арилжаа мань дэшээ ингэж яваад stop loss цогтод гарсан байна. За тэгээд эхний арилжаа fail болсон ч гэсэн хоёр дахь short оролт хийсэн байгаа. За энэ дээр энэ swing fail хийнгүүд хийгээд доошоо displacement хөдөлгөөнгүүд нь дахиад нэг гэрээ short арилжаанд орсон. За тэгээд энэ арилжаа мань доошоо ер нь бол явсан. Тэгээд энд эрсдлээ багасгасан харагдаж байна. За энд тэгээд $136 ашиг нь тарж ирсэн. За тэгээд энэ дэлхийд ер нь бол $100 ашигын төрсөн байсан. За тэгээд би илүү жоохон TP-г илүү жоохон хол тавьсан байсан. За тэгээд ишээ миний $100 ашиг төрчээд дэшээ reversal болсон байгаа. Тэгээд энэ дээр хоёр нь бол ашиг авах хэрэгтэй байсан ч гэсэн энд би ашиг арчсан тэгээд энэ маань break-even trade атаад 25 $25 алдагдлалтай өдөр дууссан байна. За энэ гурав дахь өдрийн арилжаа гэж байна. За гурав дахь өдөр ер нь бол бас айгүй сонин өдөр байсан. Тэгээд арилжаа хийхэд за тэгээд энэ ихний арилжаа энэ trade ороод энд ихний арилжаа fail болсон харагдаж байна. За тэгээд энд дахиад энд market structure shift хийчихгүүт нь хоёр дахь trade орсон байгаа. За тэгээд энэ арилжаа маань бас дэшээ яваад stop loss цогтод гарсан байна. За тэгээд энд бид харсаж ер нь бол яг миний buy солилцод байгаа гэсэн яг хаашаа явах гэж таамагласан. Тийм боловч ерөөсөө зах зээл айгүй хүчтэй дэшээ гүн одоо retracement одоо хөдөлгөөнүүд хийсэн учраас тэгээд яг ерөөсөө арилжаагаа барьж авч чадаагүй. Тэгээд нэг цагийн чарт дээр ингээд яг юу болсон бэ харахаар энд нэг цагийн gap үүссэн байсан. Тэгээд энэ gap руу айгүй тийм урт энэ зүг гарч байна. Айгүй урт зүүгээд энэ retracement хөдөлгөөн энэ хөдөлгөөн ийшээ ингэж retest тэгээд ингэж доош харилцсан байна. За тэгээд энэ
арилжаанаас энэ өдрөөс юу сурч болох вэ гэхээр яг зөвхөн хичнээн чиний bias тэг чиний таамаг зөв байсан ч гэсэн анализ шин зөв байсан ч гэсэн ер нь бол алдаж болдог. Тэг чи хичнээн зөв байгаад одоо буруудах алдах тохиолдол байна гэсэн. Тэр хожуурыг трейд гэдэг бол трейдинг гэдэг бол яг зөвхөн зөв юм уу буруу байна гэдэг тийм тоглоом биш. Тэгээд ингээд харж ингээд яг санснаа тавг харилцсан байгаа. Тэгээ энэ retracement хөдөлгөөнүүд тэлэр нь бол яг илүү liquidity хамсан тэгээд дэшээ том цагийн premium level руу ингэж харилцаа өдөр болсон ба. Тэгээд хоёр харилцаанд ороод ингэж туссан. За дөрөвт өдрийн харилцаа харагдсан. За дөрөвт өдөр бол стожинг жоохон хард орсон зүч өдөр байсан. Тэгээд айгу тийм төвчээр шалгасан. Тэгээд айгу их дүрмжирцсэн өдөр байсан. Дөрөвт өдөр бол. Тэгээд дөрөвт өдөр бол ерөнхийдөө бол яг $250 алдагдал хэлсэн. За тэгээд яагаад тэгээд бүлэгтэн 4 трейд losing trade харилцсан ба. Ерөнхийдөө би 2 losing trade авах зогсож байгаа шүү дээ. Тэгсээ чинь дөрөвт өдөр бүр 4 losing trade аваад $250 буюу дансныхаа бараг 55 уучлаарай алдсан. За энэ ихний харилцаанд харагдсан. За энд бол айгу яарсан харилцаа байсан. За энэ яг liquidity purge явагдсан. Тэгээд доошоо хүчтэй displacement хийсэн. Тэгээд end gap байсан бүгдийн inversion болгоод хаагдсан. За тэнгууд окей доошоо ерөөдөө бол явах юм байна гэж одоо энэ тэгт орсон баг. Энэ тэгт илүү ч яарч орсон л доо. Би бүр энэ цэгийг сэтгэлээд market structure shift хийлгээд орсон бол илүү яг миний stop-ийн дагуус trade болох байсан. За тэгтээ би энийг сэтгэлийг арай дээр ингэж харилж бараадсан. За энэ маань тэгээд stop loss цогтоод гарсан байгаа. Тэгээд энэ өдрөөс марж өндөр байгааг харж байгаа та нар нэг дөнгөж нэгээр харилцаж байхад тэгээд за 39 stop loss айгүй өндөр байсан. За тэгээд дахиад 2 удаа short харилцаанд орсон. 15 минутын chart харагдаж байна. За энэ бас ингээд дэше ингээд бүтлгүүдэд stop loss цогтоод бац. За энд дахиад бас short харилцаанд орсон харагдаж байна. 3 дахь short бол энэ бол одоо revenge trade хийж эхэлж байна гэсэн. За тэгээд бас ингээд stop loss цогтоод гарцсан. Тэгээд тэр өдрөө ингээд яг хараад чинь ингээд бүр нэг амар тийм consolidation болсон. Ер нь бол зах зээл дэшээ юм уу доошоо юм уу тийм тренд хийгээгүй өдөр болж таарсан дөрөвт өдөр. Тэгээд ийм өдөртэй би ингээд зурлалтаад ингээд юм consolidation болчихсон. Ийм өдөр ингэж зах зээлтэй тэрхүү удаан зурлалцсан. За тэгээд ерөөдөө бол хяналтаа алдаж одоо дөрмөцөрцсөн. Яагаад хяналтаа алдаж дөрмөцөрцсөн бэ гэвэл за нэгт бол хэтэрхий яаруу байсан байвал тэгээд сэтгэл зүй бол ерөөдөө бол яг 50 үедээ би яг stop buy limit ч юм уу sell limit тавьж ингэж ордог бол би шууд одоо buy market юугаар ордроор харилцаанд ороод байсан. За тэгээд ерөөдөө бол ашигтай байх гэж улаарсан. За тэгээд улаарсан хүн ч угаасаа яаруу байна те. Тэгээд нөгөө нэг юм яаруу ингээд ашигтай байхыг улаарсан юм чинь ер нь бол өөрхөн дөрөв тэр ордог model entry setup ер нь бол нэг юухгүй. За ингээд энэ setup бүрэлдчих юм байна гэдэг ингээд илүү нөгөө нэг ирээдүйд одоо яг
зээлийг юу болж байна биш. Илүү ирээдүйд найдаж ингэж тийм step авахгүй арилж байгаа гэсэн байна. За тэгээд drawdown-аас гарах гэж яарсан гэх юм. Тэгээд бол би drawdown болсон яваад байгаа шүү дээ. Энэ контекстнаас хойш. Тэгээд тэрнээс гарахын тулд ингээд одоо ер нь бол гарахад аягүй ойртсон. Ер нь 4800 метр хүрсэн байсан. Тэгээд тэрнээс гарах гэж бас яарсан л байсан. За тэгээд last day rushing гэж аа тэгээд яг 5 дахь өдөр бол bank holiday байсан тийм үү. Тэгээд ярьжсэн. Тэгээд 4 дахь өдөр 7 хоногийн хамгийн сүүлийн trading day байсан. Тэгээд тийм болохоор илүү тийм одоо яарсан. За өнөөдөр л яг ашиг хийх боломжтой 7 хоногийн сүүлийн өдөр гэж бодоод ингэж яарсан. Гэхдээ энэ бол айгүй тэнэг ойлголт. Яг тэгвэл зөвхөн тэр өдрөөр л ингээд зах зээл дуусч байгаа юм биш шүү дээ. Ерөөдөө тухайн энэ 7 хоногийн хамгийн сүүлийн өдөр байсан. Тэгэл эх 7 хоног дахиад зах зээлийн ажиллагаар ажиллана те. Тэгээд энэ mindset ингээд энэ хамгийн сүүлийн өдөр гэж ингэж яарах одоо mindset бол айгүй буруу байсан. За тэгээд болохгүй зах зээлтэй удаан зурлалцсан гэж. За би өмнөх скриншот дээр слайд дээр харуулсан те. Ийм зах зээл ийм уусаа тренд хийхгүй ингээд consolidation market profile-тэй байхад ингэж удаан ийм зах зээлд ингэж амар ашиг хийх гэж ярьсан. Уусаа ийм зах зээлд дээдч арилжаад баг ашиг хийхээр аюу хэцүү тийм байна. Тэгэхэд ийм зах зээлд ингэж аюу удаан зурлаад ингээд болох юм шиг санаад ингээл арилж олсон. За тэгээд нэг мөнгө алдсан. Тэгээд сүүлийн өдөр гэж одоо сүүлийн өдрөө ашигтай дуусгая гэдэг тийм сэтгэл зүгээр арилжаад илүү их ингээд мөнгө алдсан. Тэгээд ерөөд бол аюу тийм хэцүү байсан. Тэгээд өөрхөн дөрмөг зөрчөөд амар их ингээд жиг аваад ингээд дараа өөрөө ингээд бодоход яг тухайн үедээ бол ингээд ямар ч эрүүл ухаанг болчихж байгаа шүү дээ. Яг цэвэр 100% эрүүл ухаанг болчихж байгаа. Тэгээд тийм болохоор ингээд амар тийм тэнэг үйлчлүүд хийж эхэлж байгаа тийм. Тэгээд нэг улаарах гэдэг ашигтай байх гэж улаарах нэг тийм ер нь мөнгө олох гэж улаарах гэдэг нэг тийм сэтгэл зүйтэй болцсон хүн ер нь бол нүдэн сахар чихэн төлөө болчдөг гэх юм. Тэгээд жоохон эрүүл ухаан алдаж эхэлдэг. Тэгээд ер нь бол яг өөрөө амар тийм юу байсан гэж бодсон боловч амар тийм тайван одоо ер нь бол бүх юм schedule-ийг миний юуны би ритмийн дагуу ингэж явж байгаа гэж өөрөө ингэ бодсон боловч ингээд гинт ингээд контрол алдсан. Би ингээд ритмийн дагуу явж байгаа. Би бас ингээд сайн байгаа гэж өөрөө бас ингээд хэтэрхий ингэж бодох нь өөр хэтэрхий тайван байгаад болоод нэг анхаарал алдна гэж ярьдаг шүү дээ. Яг тиймэрхүү болчихж байгаа байхгүй. Тэгээ яг зүгээр ингээд яг хяналтаа алдахад амар олон хүчин зүйл ингээд чамд нөлөөлж байгаа. Тэгээд чи яг ингээд толгойдоо яг юу бодож байна. Яг ингээд тэрнгүүрээ ингээд чиний шийдвэр гаргалтанд чинь аяг их нөлөөлж байгаа. Одоо би бол ингээд одоо өнөөдөр бол маргааш зах зээл ажиллахгүй 5 дахь өдөр банк холидей гэл тийм амар яарсан сэтгэл зүйтэй ингэж арилцсан. Тэгээд тэр бол маш ингээд буруу байсан. Тэгээд хяналтаа алдаж өөрхөн ингээд дөрмөг зөрчигд ингээд тэгж ингээд хөргсөн байгаа юм нөлөөллүүд. За тэгээд яг нэг өнгөрсөн 7 хоногт нэг иймэрхүү байлаа. Тэгээд 4 дахь өдөр бол айгүй энэ бол жоохон онцгой 7 хоног болсон ч гэсэн яг зүгээр энэ бүхэн тэгэл сургамж. Тэгээд эх 7 хоногт болцсон.